Өглөө хууль зүйн байнгын орон дээр бас нэлээд олуулаа 50 хүн орж ирээд. Тэгээ би жоохон шөмжлөлтэй хандсан. Одоо ашгүй жоохон цөөрөөд ирсэн байна. Гэхдээ ер нь бол энэ цаашдаа бол засгийн газрын хэрэглэх газар, тэгээ энэ парламентын хяналт, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх агентлаг гурвал орж ирж байгаарай. Одоо тэгээд бусад хүмүүсийн төрийн албаагчтай ажлыг нийлгэж явах хэрэгтэй шүү гэдгийг бас дахиад хэлье. За өнгөрсөн жилийн үдийд би бас яг л хэлж ирсэн. Энэ үнэлэх аргачлалаа өөрчлөё гэдэг. Тэгээ тэр үед заа зүүгээл явсан. Тэгээ өнөөдөр ч өдөр бас өглөө байсан. Энэ өмнө ингээд гişүүд ийм саналууд гаргаж ирсэн юм аа. Тэгээ энэ дагуу одоо ийм арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэдэг ийм тайл ерөөсөө орж ирэхгүй байна. Тэгээ бид нар нэг үг хэлэхээр нэг ийм хэлсэн тус хасгаж байгаа юм шиг байдлаар ингээд алга болчдөг. Тэгээд энэ жил дахиад бах байдгаараа нөгөө л зүгээр энэ одоо энэ үнсэн байгаа аргачлалыг харах юм бол өнгөрсөн жилийнхээс илүү сайжирсан байна. Хэрэгжилт илүү сайжраад явцсан. Одоо ингээд ямар аргачлал жишээлбэл одоо бид нар тоол яриад байгаа шүү дээ. Тэдэн заалт хэрэгжээгүй, давхцсан, хэрэгжих боломжгүй. Яагаад хэрэгжиж вэ? Ямар хуулийн, ямар заалт, ямар байнгын орооны тогтоолын ийм агуулгатай заалтууд ингэж хэрэгжээгүй гэдэг. Агуулга дээрээ илүү уул энэ хуралдаанд. Яг гэвэл энэ хуралдаан чинь нээлттэй явж байгаа байхгүй юу? Иргэдэд бид нар мэдээлэл өгөх үүрэгтэй. Иргэдийг мэд хэрхээр хангах үүрэгтэй. Зүгээр нэг тоо яриад өнгөрчхөөр тэгээд за нэг тэдэн тогтоол батлаа тэдэн хэрэгжсэн юм байна л гэдэг нэг юм ерөнхий зүйлтэй байгаа. Тэгэхээр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар одоо энэ дээр дараадаа илүү сайн анхаарад яам агентлагуудаас авж байгаа нэгтгэж байгаа мэдээллүүдээ илүү боловсронгуй болгоод тэгээ бид өнөөдөр эндээ яг энэ байнгын орогоор нэг хилцүүлсэн болоод ингээд гараад явах нэг хэрэг баг. Энэ төрийн үйл ажиллагаа ер нь яг ямар зарчимтай яаж явагдсан бэ гэдгийг иргэдэд энэ ойлгуулах асуудал нь өөрөө чухал байгаа шүү гэдгийг хэлээ. Тэгээд жилээс жилд ингээд ахиж байгаад нь бол одоо их сайхан талархалтай байна л тэгэл. За баярлалаа. За баярлалаа. Зулбахаар гişүн.